чи бол ингээл одоо битүү ингээл хөрхөө. Энэ хүүхд ажиллаж байна. Hello. Hello. What are you doing? Тэгэхээр бүр ингэж явах хөө. Hello. Энэ өөр хүүхд вэ? За энд бол насан туршаагүй л хүүхд байна. 8-9 настай. За энэ бол бас амар санагдаж байна нэр үнэхээр одоо. За сайн байцгаана уу ингээд дэлхийн хамгийн ядууртай дөрвөн улсын нэг Мадагаскар улсад ирсэн бичлэгээ оруулж байна. Тэгээд Мадагаскар улс маань бол 30 сая хүн амтай. За үүнээс бол 80% нь маш ядууртай амьдардаг буюу 30 сая хүний 24 сая хүн нь бол маш ядууртай амьдардаг. За нэг ийм улсаар ингээд аялсан бичлэгээ та бүхэнд хүргэж чинь. Тэгээ энэ бол миний одоо хамгийн бараг анхны нэг 6 дахь орон чууны ингээд влог хийжсэн 6 дахь орон маань юм байна. Тэгэхээр бас нэг жоох юм камер мамертайгаа харьцах туршлагагүй. Тэгээд бас зарим ингээ юм зумаа тайлбарлахад ирсэн нэг эв дүүгээ бас олохгүй байсан юм билээ л дээ. Тэгээ би энэ оршил хэсэг оруулж тайлбарлаж байгаа. Тэгээ ядууралтай ус учраас бол мэдээж маш олон тулгымцсан асуудалтай хүүхдийн наймаа, хүүхдийн бэлгийн мүлжлэг, хүүхдийн хулгай зэрэг одоо маш олон асуудлууд байдаг. Тэгээд энэ асуудлуудыг бас энэ улсад очиж ингэж сонирхон судалсан бичлэгээ оруулж байна. Тэгээд та бүхэн маань яг одоо хэрвээ зурагтнаас үзэж байгаа бол ингээд гар утсаа гаргаж ирээд над дээр subscribe дараад өгөөрэй. Тэгээд олон subscribe-тай байх нь бол гадаад улсуудаар явхад бол бас маш их чухал нөлөөтэй байдаг юм аа. Тэгээд та бүхэн subscribe дараад тэгээд бичлэгээ үргэлжлүүлэн үзээрэй. Энд чинь нэг Мадагаскар улсад нэг сонирхолтой зүйлтэй таарлаа. Энд шавар байгаад байдаг. Тэгээ энэ хүмүүс загас өрөөд байна гэж манай хөтөч надад хэлхий. Hello. Даач одоо энэ хэд маань англиар ярихгүй. What are you doing? I can't speak French. Энэ нөгөө юу барьж ин л та. Яг загас биш нөгөө нэг далайн амтан байдаг штэ. Тэрийг барьж байгаа юм байна. Мэйяси. За ингээд энэ шалбаагнаас загас. Энэ чинь нөгөө юу гэдэг вүлээ дээ. Big one. What name of this? What name of this? Чи юу гэдэг вүлээ? Shrimp, shrimp. Thank you. 5,000 for the whole. 5,000? For the whole. Full? All? No, all. Ингээд энэ бүгдийг нь 5,000-аар зардаг юм байна. За эдний мөнгөнд дэвсгэрт бол нэг Монгол мөнгөөр 20%-аар багасгаа болчих хэрэгтэй юм лээ. Ингээд нэг энэ сав нь 4,000 төгрөг болд юм байна. Иймэрхүү үнээр ингээд зардаг юм байна. За ингээд энэ улсад явж байгаа таксинууд нь надад их сонирхолтой санагдаад байгаамаа. Нилээн хуучин оны таксинууд биш энэ таксинууд юм байл л дээ. Ингээд үнэн классик байгаа шүү дээ. Ийм таксинууд нь ингээд ийм машинууд яваад байгаа. How old is this car? How old? How old? May I see your certification and car certification? 1990. 1990. 1990. Yeah. 1990. 1990. Yeah. 1980 оны машин ингээд таксинд ингээд яваад байгаамаа. May I see inside? May I see? За ингээ энэ машиныг ревю хийж үзье. За энэ хаалганы бариул нэг сонирхолтой. За цонх бол байхгүй. За доторх нь болохоор энэ ирчак юм шиг байна. Энэ өрүүлний ирчак энэ. За хэлээр ойлгодгүй. Энэ картаа доотлон картаа энэ араар ирчак юм байна. Энэ дээрээ ингээд дараасчдаг. За энэ бол сүүлийн жоохон 2000-ад оны үеийн
юу суулгасан байна. Дээвэр бол ийм юм байна. За нэг ийм сонирхолтой машинууд байгаад байна. 1980 оны машин ингээд асаад гисэн. Hello. Yeah. За энийг нэг ревю хийгээ үзчихвэл яа гэм бол. Can I see in this one? За моторын үзье. За. Энийг бол ингээд тогтоочж байгаа юм байна. Is it a good motor? 1990. Good motor. За сайн мотортой байна гэж хэллээ. За энэ машины таксины доторхыг нь үзье. Дээрээ ингээд такси Антанариво гэдэг. За энэ бол бас учиртай машин байна. Яг адилхан юм байна. Ирчакын тэнцээ. Дора картон нь ингээд за ингээд Мадагаскар улсын таксиг ревю хийж үзүүллээ шүү. Энд яг ямар ажил хийж байгаа болоо. За нэг юм яг юу гээд байгааг нь сайн ойлгосонгүй. За нэг юм хийгээл энэ ямар ч байсан. Галт хүлээд ах шиг байна. Яг юу гээд байгаа юм бол хөтчөөс асахгүй л. Төмрийн мужаа юм байна л да. Төмрийн дархан юм байна. Тэгээд энэ дээрээ тавьж агаад энэ алхны толгойл хийж байгаа юм байна л да. За. Ингээ ерөөсө гудамжиндаа төмрийн дархан үйлдвэрлэл явуулчих чинь. Одоо гаргачих шиг байна нөгөө төмрөө. Нэлээд улаассан байх шүү. За ингээд улаасгах жагаад. За ингээд алах хийж байгаа юм байна. Энд бас нэг юм сонирхолтой зүйлийг олж харлаа. Энэ ингээд хувийн айлын худаг юм байна. Энэ ингээд хувийн худаг гэсэн. Is it a private water? Хувийн ийм худагтай юм байна. Тэгээд ямар бизнес хийж нэхэр ингээд хувийнхаа худагнаас ус зардаг. Тэгээд энэ хотод бол усны асуудал нэлээд тулгымцсан асуудал гэж байгаа байхгүй юу? Яг энэ хоттой хөдөөнөө бол усны асуудал гайгүй. Тэгээ саяны хувийн худагнаас ус аваад тэгээ энэ чинь ингээд савлаад тэгээд ингээд айл руу хүргэж өгд юм байна. 20 литрийн ус. 20 литр. 20 литрийн ус. Тэгээд ийм юм байна л та. Саяны тэр худагнаас ус аваад энэ чинь ингэж тавьж байгаа. Тэгээд энийг зардаг юм байна. За ийм бас амьдрал бол энд байна. For example, how much is in 20 liter? 700. Yeah. 20 литр ус нь 700 эдний мөнгө гэдэг чинь нэг 500 төгрөг хавцаа. Is it included delivery? Yeah. Хүргэлттэй гэх юм байна. Ингээд ус авахаар бол эдэрт хэлээл ингээд энэ гэрлүүн хүргээд өгчт юм байна л да. Ийм хүн байна. How much in per day, for example? It is 10 of this, so it's 7,000 always. 7,000 per day. 7,000. Ингээд энэ хөргөн хүүхдүүд ажил хийж байгаа байхгүй юу? 5 Монгол 7,000 гэдэг чинь Монгол мөнгөөр 5,000 төгрөг өдөртөө олдог. Тэгээд тэр хувийн удагнаас ус аваад ингээд зардаг юм байна бас. Зам дагуу хогны цэг байна. Энэ нийслэл хотынхан л хог юм байна л да. За хоорондоо муудалцаад ах шиг байна энэ хүмүүс. За ууртаа хат нэг яваа очиж болж гинэ үгүй юу? Хоорондоо хэрэлдээд ах шиг байна. Яа. За ингээд энэ хэрэг хогийн цэг дээр хүүхдүүд хоорондоо муудалцаад ах шиг байна да энэ чинь. So яг энэ амьдрал болж байгаа. Come here. They are just dropping the from the car. That's
За тэнд хогон дээр хог ачиж байгаа хүмүүс байна. Яа. But be careful of your steps. Okay, come back. Really? Come back. Can I talk to them? Yeah. Can you ask? За ингээд хогийн цэг дээр хогийн цэгч биш энэ зүгээр зам дагууна ийм хогийн цэг байгаа тийм. Хоорондоо л хэрэлдээд тах шиг энэ хүмүүс. Салам, салам. How are you? Que no refas o na pensar. What is she saying? They are okay. It's okay. It's okay. Энэ бол нөгөө идэх хэмээн түүж байгаа юм байна л да. Камера. Kamerain. Камера. Хогон дээрээс хэрэгтэй юм ялгаж аваад байгаа юм шиг байна. Яллаа энэ шаваал бас л шанга шүү. Эл сайхан хөл нүцгэн. Ask him. Нүгөө гэж. Шараса? Аа, ажиглаа зогсоор сони. She's okay because I'm going to pay. Okay. Аа, манай жижиг мөнгө яа гэж хэлсэн. Тэгээд окей гэсэн юм шиг байна бичлэгийг. За ингээд нэг юм удамж руу орж ирлээ. Нилээ мэрцгэр удамж шүү. Энэ юм байна. Нөгөө өмнө явсан Африкийн улсууд бол нэг мод юм уу шавраар байшин барьчихсан бол эднэр бол бас юм зарим нь hello тоосхоор ингээд нэг байшин барьсан байна л да. Одоо ингээд энэ чи хоол байд юм шиг байна. За нэг удамжаар налхахад иймэрхүү юм шиг байна. Энэ хоол юм шиг байна. Hello. In chicken? That's flour of rice. Flour of rice. Гурил будаагаар юм хийчихэж байгаа юм байна л да. За ингээд энэ гудамжийг сонирх ёо. За энэ чи нэг түүцтэй. За иймэрхүү газраар явж байна. Энэ юу юм бол? What is it? It's the same. Same flour rice. Mufkas. Can speak in English. Wow, good. You can speak English. Very good. За нэг англиар ярьдаг нэг юм хүнтэй тарлаа. За энд нэг залуучууд тоглоом тоглоод байна. Сонирхож харъя. Саламан. Салам. За ингээд хөлбөмбөг тавьчихсан. За ингээд гудамж нэг иймэрхүү. Наххул суугаад шиг байна. Шээ. За хитэж мэн өрхөө юу яриад зогсоод байгаа юм бол та. За дахиад ийшээ тад үзчихвэл яадаг юм бол
За энд бол түүц байх шиг байна. Тийм байна. Будда. Тэгэл ерөөсө ялаатай газар. За энд бол хоол мол идвэл ёстой баларх юм байна. Kids дотор өвдөх баг. Hello. Hello, how are you? За энэ айл руу нэг орох гээд үзүүл яд юм бол. May I see your home? Okay. За ороод гэж явах шиг байна. Teddy. За хүлээж гинэ хөтөч. Хөтөчих үгэнд орж явахгүй. Энд ч бас янз янзын байгаа бах шүү юу. Энэ нэг ахуйтай мэрээс boss of village. Yeah, the chief. He is chief. Энэ засаг дарга юм уу шин тим юм шиг байна шүү дээ энэ годомчны. Okay, nice to meet you. Boss of village. Yeah. Chief. За энэ нэг айлын гэрлөө орж үзье. Зяак. Саламам. Хувцсны өрөө. Хувцсны шүүгээ байна. За фотографийн нэг мала кашмир цэвэ фэн да фанар тинэйтэ фоцлеша лом лам на гэ. Yeah, крутан. Where does she sleep? This one? Yeah. Энэ чинь ингээд унтчих юм л да. За тэгээд энэ чинь юу вэ? Бөөхтэй нийл яллаа шүү. За ийшээ жортолтгүй юм байна. Тэр галтгоо юм шиг байна. Тог захилгаан байхгүй. Тэгтээ уран хүн юм шиг байна шүү. His hair job. Hair job. Ингээд ийм давуунуудыг ингээд сүлждэг юм байна л да. Тэ өрхийн африкууд ингээд яач чадвар айгүй ажилтаа ингээд ямар нэгэн юм хийгээл ингээд давууны өөдсөөр ийм сүлжмэл энэ төр хийчдэг юм ба шүү дээ. Тэгээд бүр айгүй гоё болдго юм байна. That's the finish. Тэгээд it's finished. Ийм гоё юм хийдэг юм ба шүү дээ ингээд. Хоолоо хийж иддэг газар. Аста ялаа амир шүү. Фүүх. Kitchen. Kitchen. No electricity. No electricity. No electricity. Тог байхгүй. За энэ ингээд kitchen room галт тоогоо юм байна. За иймэрхүү бас айл байна. За ингээд Chief will come with me to the park. мэдлэг. За ингээд энэ годомжаар нэг иймэрхүү амьдрал өрнжин да ингээд хүмүүс харахад бол тэгээд энэ будаа юу хоёроо их хийж зарддаг юм байна. Будаа гурлаа холж жагаад тэгэл гэртээ нэг ахад ямар нэгэн зүйл хийгээд байгаа маа. За энд юу зарж байна? Гомн зарж байна. Тийм байна. За энд бол гомн байна. Салам. За энд бас порцэг юм байна л да. Түүц дэлгүүр. Дэлгүүрт нь ер нь сойз мозол бас харагдаад байна. За энэ хүмүүс юу хийж байна? Имерхүү. За энэ юу юм болоо? За энэ одоо бодвол имлэг юм шиг байх юм. Is it a hospital? A church? Сүм юм биш үү? Имлэг юм байх гэж харсан чи. Салам. За энэ сүм жоохон замгүй байх шиг байна. Энэ сүм юм байна л да. Hello, just interesting. Энэ ингээд сүм юм байна. Одоо энэ village-ийн. Ингээд сүмэндээ суугаад сэлбэрх найд энд Есүсийн нөгөө тэмдэг байна. За энэ ч бас нөгөө
Малавигийн хүүхдийн имлэгийг бодоход астахын юм биш үү? Yes. За нэг юм гоё сүм бас байгаа юм байна. За сүмийн амьдрал. Thank you. Oh sorry. За ингээд бас нэг сүм рүү н ороод үзчихлээ. За ингээд хөрхийн нэг Мадагаскар гэдэг улсан байна. Тэгэл ерөөсөө гэрийнхээ ингээд хажууд юу тарчин будаа янз бүрийн ингээд ногоо тариал тэгэл энийгээ сайхан идээд амьдэрчдэг. Ийм юм байна. За энэ айл руу нэг орж үзье гэвэл яах юм бол сире Вэт за хүлээгээрэй гэж нэр манай энэ хариуцлагатай эхлээд өөрөө урд орно. Би ч бол одоо нэг ийм газар явсаар байгаа зүгээр шууд ингээд орчих гээд байдаг болцсон. Манай хөтөж бол хашир юм байгаа. Эхлээд би ингээд ярилцсанаа байж гээд. Hello. Hello. Just interesting. Хил нэвтрэлцгүй. Тэгээ энэ ингээд давууны үдс ингэж хайчлал cutting. Тэгээд нэг юм бүтээгдэхүүн гаргаж аваад байгаа маа давууны үдсээр. Энэ бизнес. Hello. Имэрхүү хайл байгаад байгаа маа. За ингээд нэг Африкийн амьдрал иймэрхүү. За энд бас нэг залуучууд юм гээд байна. Манай хөтөч байна хайчих ба. Энд явж байна. Хөтөчтэйгэн явахгүй бол болохгүй гэж. За ингээд давуу шүлжээл хийгээд байгаа юм да. Давуу шүлжээл. За энэ залууч Саламе. За боцоотой тоглож байгаа юм шүү. Is it a bet? Bet. За мөрөдөө тоглож байгаа юм байна. Энд даалвал байна л да. Нүг шахаад байгаа мó. Би ч бас нөгөө даалвал сайн мэддэггүй маа. Ямар ч мөрөдөө тоглоод байгаа шиг байна. Bet is 500. 200 each one. 200-аар мөрийг тавьж агаад тэгээ ингээд тоглож байгаа юм байна. You know the game? I don't know. It's domino. It's Chinese game. За. Иймэрхүү годомжиндаа бас ингээд тоглож байгаа хүмүүстэй таарлаа. Тэгээд яг хуу энд нэг юм хөргий тулгамцсан асуудал байгаа юм л да. Тэр нь юу вэ гэхлээр нөгөө хүний 8 айгүй ихтэй юм билээ. Тэр нь болохоор нөгөө гадны жуулчин мулчин 8-aalчин гэсэн үг биш. Ингээд энд ядуу зүдүү өсөж байгаа хүүхдүүд хараа нэлтгүү их тийм хүний 8-нд явдаг. Энэ улсад бол нэг аюул бол энэ юм билээ. За ингээд тийшээ үргэлжилж байна да. Мадагаскар улс. За энд юу хийгээд байгаа юм бол? За энэ чиг юу гэж байгаа юм? Those are from the, you remember? Yeah. Those things they sell, that's from the garbage. Garbage. I think it's to come back here. Is he fishing? No, he's just playing. Wow. He's Just playing. За эдгээр хүмүүс юу хийгээд байна харъя. За энийг
What are they doing? Yeah, all the things washed by the river. Garbage. Yeah, they catch it. Аа. Yeah, look. За ингээд голоос юм татчих авч байгаа юм байна л та. There you can make it your things from the other. Аа. За ингээд энэ голоор урсж байгаа хогийг шиддэг байх нь шүү дээ энэ. Яа энэ ч амар хипхоптой явж байна. Эцээр нь тоглож байгаа юм шиг зүгээр юм шүү. Challenge. Окей. За бас нэг айлаар ороодох юм. Хоёр айлаар л орчих л да нэг ирснийх. Хоёр айлаар орчих. За эдний гэр бол за гэргээд авах баг хэцүү юм байна дөө. Нийл яллаа. Тэгээд энэ бол зүгээр бэлгуур уут шүү дээ. Аа ийм гэр байд юм байна. Гэр юу ах вэ ингээд шуудаагаар л огсарцсан юм байна л да. Энд чи ингээд Есүсийн юутай. За нэг ийм амьдрал. Hello. When is raining? Is it hard? Yeah, it's a water from. За ингээд юу ороход бол бороо ороход бол чанган байна чанган байна. Ийм нэг бас гэр оронтой айл байж шүү. Энэ бол өстэй хэцүү юм байна. Тэгээ энэ ч нэ бол унтах нь байна л та. Энэ ч нэ унтаад. Тэгээ хоолоо хаан чи. Энэ ч хоолоо хийдэг kitchen. Only the same here. Same. Everything. Бүх зүйл ингээд нэг дороо л гэж. Only one house for everything. Only one house for Bedroom, everything. kitchen, Restroom, how about restroom? restroom. How's the vicinary? Нойлын өрөө хаана юм бол? There. No, that's the. Outside, that's outside. Outside. За гадаа болгоороо шууд би зочдох юм байна. За нэг имэйлээр орлоо доо. За одоо миний энэ ирсэн байгаа газар бол ийм юм бэлээ л дээ нөгөө Франц улс одоо эднийхийг колончилж ирсэн. Тэгээд колончлсныхаа дараа одоо нэг юм нөхөн төлбөрч гэдэг юм уу те. Нэг ийм маягаар нэг ийм одоо хүүхдүүдийн боловсролд анхаарсан одоо ийм нэг боловсролын кампус байгуулж өгсөн байгаа юм л та. Одоо энэ ингээд номын сан гэсэн үг юм билээ. Библиотеко гэдэг нь сайлэдэ информатико гэдэг нь болохоор одоо компьютер мэдээллийн төв ч юм уу нэг иймэрхүү утгатай юм билээ л дээ. Тэгээд эн чинь ингээд үнэхээр одоо боловсролд их анхаарч байна. Ингээд бодохоор энэ улс маань хамгийн харамсалтай нөгөө нэг ядуурлаасаа болоод энийг зориултаар нь ашиглаагүй юм билээ. Одоо би ингээд юу бол is it a homeless center? Yeah, the homeless center. Homeless center. Yeah, the people who lives here are from the garbage place. Place. Yeah, at the right side, they have no room. The center collect them and give them the house and give them works to live every day. Тэгээд ингэж байгаа энийг нөгөө боловсролын зориултаар нь биш юу болгоцсон байгаа байхгүй юу? Одоо орон гэргүй хүмүүсийн одоо амьдрэх газар болгоцсон байгаа. Орон гэргүй хүмүүсийн. За тэгээд энэ ч хамгийн нөгөө аимшигтай нь юу вэ гэхлээр нөгөө хүүхдийн албадан хөдөлмөр маш их байдаг. Одоо өсвөр насны хүүхдүүд хүнд хүчээр ажил хийдэг. За одоо жишээлбэл энэ мэдээллийн компьютер мэдээллийн энэ төв гэсэн утгатай энэ ч ингээд ийшээ ингээд цонхоор нь харахаар өнөөдөр бүтсэн өдөр учраас хүн байхгүй өглөө эрт 7 цаг болж байна энд. Ингээд энд юм үйлдвэрлэл байгаа байхгүй юу? Цех. За тэгээд цаашаагаа ороод ийшээгээ ингээд явхаар битүү нөгөө нэг тим юм билээ л дээ. Тэгэхээр энийг бол нөгөө ядуурлаас үүдэлтэй ингээд боловсролдоо анхаарч чадахгүй. Ингээд одоо өсвөр насны энд амьдарч байгаа хүүхдүүд, энд гэр оронгүй амьдарч байгаа хүүхдүүд энд ингэж амьдарсныхаа төлбөрт юу хийж ийн гэхлээр хүнд хөдөлмөр одоо ажил хийж байгаа. За энэ бол хөнгөн ажил. Энээс гадна одоо энэ кампусаасаа гадуурх уурхай зэрэг маш хүнд газруудад ингээд нөгөө ажил хийлгэх юм байна л да. Одоо
чулууны уурхайн карьерч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ бол ингээд ийм айгу хүнд байгаа байхгүй. Энд ингээд мэдээж нийтийн дотор байранд амьдрна. Тэгээ гэр бүлээрээ амьдрсныхаа хөлсөнд хүнд хүчээр ажил хийдэг. Тэгээ одоо бит хоёр ингээд тэр нөгөө хүнд хүчээр ажил хийж байгаа яг талбар руу нь явах гэж байна. Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн одоо тэнцээ бол ингээд хүмүүс бол ажилдаг гэж байна. Хүүхдүүд бас ажилдаг гэж байна. Хүнд хүчээр ажиллаад. Тэгээ тэр ажлыг нь бас очиж хийнэ. Тэгээд одоо энд бол ингээд таад харуулна шүү дээ. Ресторан гэж байгааз. Ресторан. Гэтэл энэ яг ресторан байна уу гэд ингээд ороод харахаар энэ кампус бас л ажлын талбар. Энд оюутлын бас цех байгаа байхгүй. Ингээд энэ ч Мадагаскар улсын хувьд бол хамгийн тулгымцсан асуудал нь хүүхдийн албатан хөдөлмөр. Нэг, хоёр дахь тулгымцсан асуудал нь яг ийм хараа хяналтгүй одоо ийм жишээ нь хүүхдүүд өсвөр одоо нөгөө хүүхдийн бэлгийн мүжлэг, хүүхдийн аймаа энэ төр бол энд хамгийн ийм тулгымцсан асуудал нь бол байдаг юм лээ. Тэгэхээр бол ингээд ядууралтай байна гэдэг бол маш олон ингээд хэцүү үр дагаврууд бол ингээд дагаад ороод ирдэг юм байна. За тэгээд одоо бит хоёр нөгөө нэг уурхаа дээр хүнд хүчээр одоо энэ байгууллагаар зуучлуулж хүнд хүчээр ажил хийдэг хүүхдүүд гэр бүл дээр очихоор хөдөлж байна. За миний одоо энэ ирсэн байгаа газар бол энэ карьерийн уурхаа байна л да. Одоо энэ чинээс ингээд нөгөө карьер олборлт юм байна. Тэгээд энэ хүмүүсийг хаанаас ажилд авдаг вэ гэхээр the workers from center. Yeah, from the center. From center. Yeah. Homeless center. Yeah, they are homeless and live in the center, and the center pay them a half. House. A living house. Yeah. Энд одоо ийм байгаа хараа. Сая одоо нэг юм гэр оронгуучдын төрөүний одоо нөгөө нэг тэ гэр оронгүй хүмүүс тэнцэн амьдраад тэгээд хариуд нь юу хийж өгдөг вэ гэхлээр одоо тэр үнгүй амьдарч үнгүй хоол идснийхаа одоо хариуд ийм уурхад энэ бол одоо бас нэг жишээ юм уурхад ийм ажил хийдэг юм байна л да. Тэгээ ингээд хүн ажиллуулж хийж те одоо ажлын бэлигээр хангачихгүй ажлын гутал байхгүй хөл нөцгөө ингээ хардаа. Тэгээ хөл нөцгөн байж тээ нахгүй бол бүгдээрээ хөл нөцгөө. Ингэж хүмүүсийг энэ ч бол одоо ерөөсө боолчлол юм байна л да. Hello. How are you? How are you? How is your job? Salama beno. How old is she? No? 15. 15? Yeah. Одоо энэ хүүхэд бол ингээд 15 настай хүүхэд байгаа байхгүй юу? She is from center. Yeah, outside but works for the center. Okay. Workers Outside work for the center. for the center. Yeah. Энэ юм байна. Энэ хүүхэд болохоор ингээ 15 та юунд амьдардаг? Яг саяны тэр төв дээр нь амьдардаг, гадуур амьдардаг. Гэхдээ тэр төвийн одоо ажилтан гэсэн үг. Ингээд хүүхдийн албатан хөдөлмөр гэдэг нэг ийм л байгаа юм л да одоо. Хөл нөцгөн. Тэгээ энэ ч бол ингээд л одоо битүү ингээд л хөрхөө. Энэ хүүхд ажиллаж байна. Hello. Hello. What are you doing? Энэ хүүхд зайлвал нэг юул ялгаад байгаа юм шиг байна л да. Илс шигшээд байгаа мó аашийн. Тим юм байна. What are he doing? What is he doing? Илснээс энэ хайрган салгаж авч шít. How old is he? 9. 9 настай хүүхэд хөл нөцгөө. 9 настай хүүхэд хөл нөцгөө ингээд уурхай дээр ажил хийж ийн гэд төсөөлөхөр яа сэтгэл өвдмөр юм ба. Одоо зүгээр те үнгүй амьдрах газраар хангуулад тэгээд тэр амьдрах газраар хангуулсныхаа хариуд ийм амир хүнд хөдөлмөр хүүхдүүд эрхтээд байж гин гэдэг бол аимшигтай санагдчихэв. Тэгээ энэ ядаж энэ хүүхэд ажиллаж байгаа юм бол гутал хувцсаар энэ төр бас хангацчих болно доо тий.
хөл нүцгэн байгаа байхгүй юу? Хөл нүцгэн, бэли байхгүй. Ерөөсө улаан махан гараараа. Тэгээ нэг юм алхаар нэг юм багжаар хангасан юм байлгүй. Алах гэдэг багжаар. Тэгэл бол бусд нь ингээд ямар ч юм юу байхгүй. Ажлын хувцас мувцас гэж юм байхгүй. Энэ үрхээр бүр ингэж явах хөө тэлээ. Энэ өөр хөрхөөгч вэ. Сэдөө даажагаар Францад мэдхгүй юм да. Амин хөрхөөгч шүү дээ. Нэг нас мастал хөрхөж баг. Hello. How is job? За энд ингээд дахиад бүгд хөл нүцгэн за энд бас нэг таавчтай хүн бол бас харагдаж байна. Таавчтай. За энэ бол нэрээ арай дэндүү юм уу? Би яг одоо л ингээ учрыг нь боллоо. Энэ улсад ирэхийн өмнө нөгөө энэ улсыг ингээ судлахад за ядуурлаараа бол 3-т ордог. Тэгтээ энд нэг тулгымцсан асуудал нь хүүхдийн албадан хөдөлмөр нэмэх нь хүүхдийн 8 айгуу тийм өндөр хөгжсөн газар гэдээсэн багхгүй юу. Тэгээ одоо бол яг яагаад тэгж хэлснийг ойлголоо. Нөгөө ядуу учраас амьдрах газар байхгүй. Тэгээд нэг юм амьдрах байраар хангалтын байна. Гэр бүлтэйг нь гэр бүлээр нь гэр бүлгүй хүүхдүүдийн тэгээд анхаарна. Тэгээд тэр хүүхдүүдээр болон тэр амьдарч байгаа хүмүүсээр ийм ажлын багажгүй ажил хийлгээд өдрийн тэгээд 1-2 долларын одоо Монгол мөнгөөр шүү дээ. Нэг Монгол мөнгөөр 5,000-аас 8,000 төгрөгийн цалин өгдөг. Тэгээд ингээд уурхаад өдөржин ингээд нүдчин гэхээр бол энэ нэрээ сэтгэл өвдөж байна нэрээ. Одоо яг ингээд гоё өсөж торнож яадаг насан дээр ингээд ийм ажил хийгээл байж гэн гэдэг бол How old are you? Age. Man. How old is she? 21. За энэ бол бас насанд хүрсэн юм байна 21-тэй. За энд бол насанд хүрээгүй л хүүхэд байна. За энд бас нэг юм ажил хийгээд хөх юм. Насанд хүрээгүй л хүүхэд байна л да. Hi. How old is she? Salame. 17. 17-тэй. How about she? 13. 13-тай, 17-тай. Are you tired? Tired? Ядарчino гэсэн ядарчino. Are they from center? Yeah, center. Live here. Ингээд нөгөө нэг байранд өнгөө ажилтдаг энэ хүүхдээ шүү дээ. How old are you? She's 9. 9. Түрүүний нөгөө нэг ажилтдаг хүүхдээ шүү дээ. 8-9 настай. За энэ бол бас амар санагдаж байна нэр үнэхээр одоо. Ямар ч хөдөлмөрийн айлгүй байдал бол ярилтгүй. За одоо миний урд машины маань урд нэг Land Cruiser 200 V8 мотортой нэлээд сүүл оны Land Cruiser за энэ машин ингээд ягаад очичлоо л доо ард нь очичлоо. Ингээд Land Cruiser үнэхээр өстой утгагүй харагдсан юм байна. Энэ ард иргэдийнх нь 80% нь ядуу тэгээд дэлхийн 3 дахь улс те. Тэгээд тийм байхад энд одоо ингээд нэг нөхөр ингээд одоо машин тэрэг унаа явж явах нь бол утгагүй юм л да. Яагаад би тэгж хэлж ийн гэхээр энэ улс бол нөгөө авилгалынхын индексээр бүр сүүл мушигдах юм билээ. Амар их авилгатай. Тэгээд саяны тэр хүүхдүүдийн хүнд одоо тэр хөдөлмөрийн мүлжлэг те тийм юм ингээ хүүхдүүд хийлгээ зүгээр миний сэтгэл өвдөж байгаа нь тийм хүүхдүүдээ гар хөл нүцгэн ингэж хүнд уурхаад ажиллуулж байхад зүгээр нэг энэ бэлгийн мүлжлэг энэ төр бол энчээ бол зүгээр ингийн л асуудал юм байна л да. Үнэхээр би бол зүгээр энэ улсын хүүхдүүд нь маш санаа зовж байна. Тэгээд ингээд нэг мерсер нэг юм данхайсан
Land 300 200 Lexus 570 энэ төр нэг харагдаад байгаа. Is it the expensive car? Land Cruiser over there. Yeah, of course. Yeah. That's very expensive. What do you think? What he is doing? What his job? This job, Yeah. that must be a ministry or a Ministry. trader. Yeah, or a trader. Businessman. Ministry or Oh, businessman? yeah, businessman. Эсвэл одоо яаманд ажилладаг эсвэл худалдаа хийдэг хүн бахаа гэж хэлж байгаа байхгүй юу? Is there many corruption? Yeah, of course, there are a lot. in Many Madagascar. corruption. Maybe politicians are Yeah. richest Yeah, the richest, yeah. The clerks of the government, government. yeah, because they have all the opportunity to export the Export. gold, export the cebu, export the protected species of And they Madagascar. take corruption. Yeah. За ингэж хэлж л да. Одоо ингээд энэ өхрийг бол эсвэл худалдааны хүн эсвэл энэ төрд ажилдаг гар байгаа яманд ажилдаг гар л гэж хэлж байна л да. Одоо ийм Land 200 унж байна. Тэгээ энд бол авилга их байдгүй гэхээр маш их байдаг. Тэгээ бидэрт бол алт байна. Сая зөндөө байгалийн баялаг хэлж шít. Ингээд ийм баялаг байхад эдгээр бол тэнцэнээс нэм авилгал авах юм боломж бол үүсэж байгаа гэдэг ийм зүйлийг бол хэлж байгаа. When is president's election? On 16th of November This year. this year. This year. Одоо ингэж байгаа байхгүй юу? Энэ оны 11 сард ерөнхийлөгчийнх нь ингээд сонгуулна болно. Тэгээд хөрөхдөө одоо энэ хүмүүсийн чинь 70% тог захилгаангүй интернет зурагт үзэхгүй. Тэгэхээр ингээд 1000 ухуулж яриад одоо энэ нийгмийн өөрчлөлт бол энэ улсын хувьд бол хэцүү юм байна. Монгол улс бол тогтой одоо бол бараг хаач интернеттэй сумын төв дээр интернетүүд орцсон. Тэгэхээр ингээд энэ улсад бол өөрчлөлт хэрэгтэй байна да. Гоё юм аялал жуулчлалын бүс болох юм боломж байна. Маш их одоо алт зэс байгалийн баялаг байгаад байдаг. Хүмүүс нь бол юм залхуу биш айгүй ажилсан хөдөлмөр. Ганц гайн бол энэ нэг төр засаг л байгаа байхгүй. Ингээд дангаас нь том машин унаал авилга аваад тэгэл 80% ярд иргэд нь ядуу мэдээлэл мэдлэг байхгүй. Тэгэхээр ч одоо энэ хэдэн уулгаач нар нь жаргахгүй гэж та яах вэ те. За энэ хотын ойрхон ууланд ирсэн. Тэгээд энд бас нэг юм амьтад үзүүлдэг юм байна л да. Тэгээ энэ болохоор нөгөө Мадагаскар гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг лемур гэдэг амьтан байна. Is it dangerous? Don't touch, don't touch. Don't touch. За лемур гээд ийм амьтан байд юм байна. Царай нэг юм хөрхөө. Одоо нөгөө бидний үздэг энэ Мадагаскар гээд нэг хүүхэлдэйн кино байдаг штэ. Тэгэхээр тэр Мадагаскар гээд хүүхэлдэйн кинон дээр байдаг амьтдын зарим нь байхгүй байдаг. Can you come here please? Here in a lion in Madagascar? Yeah, here. Lion? No. За энэ улсад байна шүү дээ ингээд юу байхгүй байгаа. From Арслан байдгүй байна. Here is a hippo. За hippo асууж байна. Усны өхөр. Hippo. In Madagascar? no. 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 Hippo head in a horse. No burger. За тах байхгүй. We have only lemurs. Only lemurs. You have only lemurs. Yeah. Lemurs. За ингээд Мадагаскар гэдэг хүүхэлдэйн кинон дээр бол арслан усны өхөр тах энтер гараад байдаг. Тэгээд тэгсэн мөртлөө энэ ч бол яг үндэ усны өхөр арслан тах is here giraffe? No. No giraffe. За анааш байхгүй. Тэгэхээр ийм байх нь шүү. Энэ Мадагаскар гэдэг энэ хүүхэлдэйн кино ч бол is it just movie? Yeah, it's just a movie. Yeah. Яг үндэ Мадагаскарт бол арслан байхгүй, анааш байхгүй, тах байхгүй, усны өхөр байхгүй байна. Тэгээд лемур болон энэ жижиг ганц хоёр амьтад нь бол байд юм байна шүү. За одоо нөгөө нэг юун дээр гараад идэх штэ. Monsters гэдэг нэг хүүхэлдэйн кинон дээр нэг Магсуудын ертөнцийн хүүхэлдэйн кинон дээр нэг өнгөө хувиргаад яваад идэг нэг амьтан байдаг штэ. Энэ бол тэр юм шиг л байна л да ингээ харахаар гекко гэд. Тэгээд энэ Мадагаскарын хувьд бол энэ ховор зүйлийн амьтдаар бол их алдартай юм билээ л дээ. Одоо ингээл ерөөсө хотынхоо ойролцоо 20 км-ийн зайтай ийм нэг амьтан байна.
Ингээ нэг хайх дээр хумс байхгүй. Зүгээр жоохон хурж болно гэсэн. Тийм нэг тийм хатуу хэрстэй. Нэг ийм амтан болоос байна. Тэгээд энэ яаж нэг тэжээж нэхэр ингээд өвсөн дунд ингээд энд бас хөх энэ хараа өнгөө ингээ хуургацсан биз дээ. Энэ харагдчих нүгөө юу энд нэг биш нэрээ. Пөх. Энэ бол өстой анзаарахгүй байна. Ингээд навчин дунд орчхоор одоо энэ байна л да өнгөө хуургацсан. Ингээ навчин дунд орчхоор өстой анзаарахгүй юм биш үү? За одоо миний энэ гар дээр байгаа юмтан бол нөгөө Little Chameleon. Little Chameleon. Yeah, little. Yeah, it's if I tell them you. If I live you. Yeah, it's adult. Adult or Yeah, Adult. It's Ah. old already. already насан туршсан хамлаа юм байна л да. Ингээ нөгөө өнгөө хувиргаад бас байдаг. Төрөний нөгөө гих гэдэг амтнаас бол өөр юм байна л да. Яг ингээ гаран дээр явж байгааг нь харахаар ер нь шавж явж байгаа юм шиг бараг санагдчих шүү. За одоо яг нэг том нэг юм хамлон байдаг штэ тий. Өнгөө хувиргаад байдаг. За тэр амтан дээр ирсэн байна л да. Ичнээс ингээ харагдах нь үгүй юу? Одоо энд биш штэ ингээд навчин дээр гараад ийм ногоон өнгөтэй болоод өнгөө хувирчихчих. За нүд нь иймэрхүү нэг юм хөрх манарцсан юм шиг нүдтэй харахаар тэгээд ингээд өнгөө хувиргаад идэг юм юм. За хажуу талаас нь харуулъя. За нэг иймэрхүү өнгөтэй. Can I touch? Can I touch? Хурж болно гинэ. You want to peg it here? Put it here? Yeah. Yes, I want. За гаран дээр тавьж бас болох юм шиг байна л да. За тэгвэл гаран дээрээ тавьчихъя л да. За. Болгоомжтой л гэдэг шиг байна. Яа ичээс зуурдаг юм биш үү? Хумстай юм биш үү? Яа за байли. Тэгтэс. Бас эвгүй зүлэг байна. Яг байсан чи эвгүй зүлэг байна. За одоо энэ хооллох гэж байгаа юм байна л да. From here. Хооллох гэж байгаа юм. За ингээд байж ах хэрэгтэй юм байна. Can you see it? За одоо энэ ингээд Итэ. хилээрээ татчих шаардаа. Najulu. Are you ready? Ready. Yeah. За одоо хилэн сунж ирээл идэх юм байна л да энийг. Пүүх ямар урц. Хилнэстэй амар сундаг юм байна. Фүк гээл ерөөсөө бэрээд авчих штэ. Ийм гоё юмтан байж яасан муухай урт хилтэй юм бэ? Тэгсэн мөртлөө нүд нь бас ингээд 360 хардаг гэж байгаа. За одоо энд дахиад нэг хооллох гэж чинь дахиад хилээ яаж сонгох нь харъя. Окей. За энд бол одоо юу байгаа дэ штэ нэг шаврээд шавж байгаа дэ. Одоо хилэн хил мэл бол бас байна.